Өнгөрсөн 7 хоногт авилгатай тэмцэх газрын албан хаагчид Монгол Ардын Явж намын дарга намрын инх хоёрт нэгэн мэдээллийг үргүүлэхээр болж үүнээс нь болоод төрийн ордон хавцаа Монгол Ардын Явж намынхан бөөгнөрч хөөхөнд бужигнаад авсан. Гэхдээ авилгатай тэмцэх газрынхан тэр өгөх гээд байгаа юм өгч чадаагүй. Учир нь ноён инх хоёр авилгатай тэмцэх газрын тэр бичгийг ер нь тоохгүй байх шиг байна лээ. Орон шоронд сууж хулхин буусан юм болов гэсэн чинь харин ч тоохгүй байна гэхээр нь баримтлагдаж нийбийг бужигнуулах сонирхолтойч байгаа юм шиг байгаад байсан. За тэгсэн учир нь ерөнхийдөө тодорч байх шиг байна. Авилгатай тэмцэх газрынхан инх хоёрыг нэг хүнээс $500,000 зайлж авсан ч гинүү нэг тим юм дээр хэрэг үүсгэсэн гэж яриад байгаа. Харин хуульч Жиргээч Баттөмөр үүнийг нэлээд тодорхой тайлбарлаж өгчээ. Хуулийн зүйл заалтаас үзвэл авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах гэмт хэргийн бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, уруугаар ашиглах, хээл авах, авах, өгөх, зуучлах, төсвийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулах, хууль бусаар хөрөнгөжих гэх мэт хэрэгт мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй юм байна. Харин ноён инх хоёрын хэрэг гэдэг байгаа юм нь хэн нэг гадаад хүнээс мөнгө авсан гэх. Түүнийг нь зүйлчлүүл залдингийн гэмт хэрэг болсон жилүү нэг тийм юм сонсогдоод байгаа юм. Үзвээс энэ хэрэг нь авилгатай тэмцэх газар түүж хамаагүй хэрэг болох нь харагдана. Тийм болохоор авилгатай тэмцэх газрыг ганцхан инх хоёртой тэмцэх газарт гэж ирээд дайжинтай наргагүй мэдээлэл хийгээд байсан ийм учиртай байж л дээ. Өнөөдөр нь хүчилж чадлагүй хааваагаа газар чинь очи мочи гэх шиг нялцганалтаад байсан юм. Таарсан ч тааршуудаа нудаал гэж хэлмээр. Төрийн албаны нэр хүндийг ингэж л унгаагаад байгаа болохоор одоо өөдөөс нь тэхээс ч яах вэ? Оноготой юм. Гэхдээ авилгатай тэмцэх газрынхан ямар ичвэштэй. Тэр цаад явуулж байгаа эцэст нь оноготой юм доо. Ямар боловсралгүйдэл өнөө хэдэн тэгэв гэж.